За сайн уу дабо. Сайн байна уу? За сайн байна уу? За сайн явж байна уу? Сайхан шинжилсэн үү? Сайхан шинжилсэн. За дабо хаана явнаа? За Бангкокд явж байна. Бангкокд цагаан сараар аялаад. За халуун орон сайхан байна уу? Сайхан байна уу? Стаавай аялаад одоо өнөөдөр орой буцах галж. За нилээ тончих шиг боллоо шүү дээ. Букет орчод ирсэн үү? Тийм, ер нь 14 хончод. За энэ одоо видео үзэж байгаа хүмүүстээ бүгдээр өнөөдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдрийн одоо ингэж ярилцгаад ингэж сууж байгаа хүн бол бас нэлээд сонирхолтой ийм зочин байгаа. Яагаад сонирхолтой вэ гэхээр за үзэж байгаа зарим одоо залуучуудад бас таньжиж магадгүй одоо мэргэжлийн одоо CS:GO тоглодог ийм тамирчин байгаа. Нэгт за хоёр гэх юм бол одоо манай хамаатны хүн гэж болсон. Манай одоо ахын охинтой суусан одоо манай хүргэн далын одоо ийм залуу бас байна. Хоёр одоо ингээ хамаатан ураг төрөг болоо. За хотоо болохоор ингээ багш хэд болоод. За одоо тэгээд одоо хамт одоо баг ажиллаад ингээ явж байгаа гэж хэлж болох ба. Тэгээд бас юм сонирхолтой байх болов гэдэг үднээс нь бас ингээ дабуугаас дуудаад ярилцаад ингээд тий юу сурсан байсан яасан туршлага за одоо энэ e-commerce гэдэг энэ бизнесийг хийгээд ер нь ямар одоо олонс амжилттай болж байгаа юм юу сурсан гэдэг энэ ерөнхийд нэг түүхийг ингээд ярилцъя гэдэг үрээд авчирсан байна. За дабуу эхлээд хэрвээ одоо танихгүй хүн байвал тий өөрийгөө тавчхан ярилцуулаач. Яа намайг Эрдэнэ гэдэг. Тэгээд дабуу гэж ер нь агаас маань гэрхэн мандатаад тэгээд тоглолтын нэрээ бас дабуу болгоод Counter Strike одоо энэ Монгол центрийн тоглоотойгоо тоглоом ер нь 10 жил мэргэжлийн тоглогч амирчин байж байгаа. Тэгээ саяхан задаг тайлаад одоо яг e-com шинэ одоо амьдралынхаа замыг эхлүүлэл явчихна. Энэ нь бол одоо хүмүүс бүгдээр мэдж байгаа одоо Монголз гэдэг энэ мундаг баг энэ Монголзд бас өмнө тоглож ирсэн. Тэгээ Монголзд ч ер нь хэдэн он тоглож ирсэн гэлээ хэдэн тоглолтоо. За Монголд болохоор 2016 онд Азиараа авч ирсэн. Тэгээд би бас 16 оны сүүлээр 17 оноор авсан. Яг тэр анхны яг тэр гадагшаа одоо тэмцээнүүд явж эхэлж байгаа үед одоо мэргэжлийн тоглогч болчихсон анх Монголд 10 жилдээ төгсөө шууд л авчихсан. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө одоо ингээд карьераа солилцсон байж байгаа. Өмнө нь болохоор ингээд мэргэжлийн одоо e-спортын тамирчин байсан. Гэхдээ одоо ер нь бол нөгөө хэдий карьераа солилцож гисэн ажлын байр бол баг солигдоогүй. Компьютерээс таагүй байж байгаа тий. Энэ хоёрын хооронд одоо чамд ингээд ажиглагдсан ижил төстэй юм эсвэл одоо юу гэдгийг өөр юм одоо юу гэдгийг те ялгаа энэ төр юм байсан уу чамд ямар санагдчихээн сонирхолтой байна уу яаж ин одоо e-com хийгээд тэгээд ингээд явж байхад ер нь бол аюулгүй сонирхолтой байгаа. Тэгээд ижил төстэй юм гэх юм бол зөндөө байгаа. Яа гэх юм бол одоо бас л нэг тоглоом төсөн шүү дээ. Яг ингээл өөрийгөө сайжруулаад level ихсэл тэгээд гоё experience цуглуулаад дээрээс нь одоо reward аваад тэгээд тэрэн дээр л яг тоглоом шиг л тамирчин хүний хувьд бол бас байнгын суралцаж одоо дэвшиж зорилгоод л явдаг. Одоо e-com дээрээс яг л адилхан шинэ юм сураад тэгээд байнгын одоо анализ хийгээл тактик боловсруулаад тэгэл хичээгээл явж байна. Яг тэр талаараа л адилхан. Ер нь бас талаараа гэх юм бол тоглоомыг болохоор компьютерийг ор тоглоод виртуал юм хийгээд байгаа. Энэ талаар бас жинхэнэ яг юм амьдралын ажлуудаас орж ирээд эргүүрээ ялгаатай нь л өгч үзсэн. Тэгээд цаг нарын хувьд бол амирчууч өглөөнөөс орой хүртэл тэгэл баг ер нь бол амралтгүй хичээлүүдэг. Энэ болохоор яг ингээд цагаан болохоор яг өөрийнхөө дуртай үедээ хийх юмнуудаа амжуулаад амьдралынхаа бас юмнуудыг амжуулж явчихад тэр талаараа аюул гой санагдсан. Харин чи ер нь бол би бас яг одоо e-com гэдэг энэ бизнесийг бол яг бас тэр өнцгөөс нь хардаг. Надад ч гэсэн яг адилхан одоо тоглоомтой адилхан санагддаг. Видео тоглоомтой. Жишээлбэл одоо ингээл Dota гэж тоглоом байж идэг тий. Маш олон төрлийн баатрууд, маш олон төрлийн скиллүүд, тэгээд аяга олон айтемууд байдаг. Тэгээд жижиг айтемууд нийлүүлээд нэг том айтем болсоод тэгээд өөрийнхөө хүнийх нь одоо скилл юмнууд нь сайжраад их тусмаа одоо ингээд нөгөө баатрынх нь нөгөө зоос цуглуулах мөнгө олох тэр боломжнууд нь нэмэгдээд улам сайжраад ингээд левел дахиад ингээд яваад идэг.
e-com гэдэг бизнесүүд бас яг адилхан надад санагддаг. Маш олон ингээд жижиг скиллүүдийг нийлүүлээд нэг том одоо e-commerce гэдэг скилл болж байгаа. Тэгээд аль нэг нь одоо байхгүй дутагдтал юм бол тэр нь одоо жишээл нь ажиллахгүй байдаг ч юм уу тий, муу ажилдаг ч юм уу. Тэр нэг юм олон скиллүүдийг ингэж одоо сайжруулж хийж ингэж том e-commerce гэдэг скилл болдог гэдэг гараа бол надад бол тоглоомтой аюул адилхан санагддаг. Тэгээд одоо бизнесээ хийе явж байхад жишээлбэл нэг одоо юу гэх юм ойлгохгүй юм дээр ирэх юм бол тэрийг ингээд figure out хийгээд нөгөөдгөө ойлгоод даваа гарчхаар нэг үе даваад ингээд цагаан гараад болон сайжраад гарсан юм шиг ингээд санагддаг. Гэх мэтлэгээр ер нь бол амар одоо төстэй адилхан ингээд санагдаад байдаг. За окей. Тэгээд за ерөнхийдөө бол ингээд энэ бол оршил гэсэн юм байна. За одоо хэлж явах яг e-commerce-ийн тухай ярилцъя. Анх ер нь e-commerce хизээс хийж эхэлсэн бэлээ ер нь. Яг анх бол ер нь бол миний background болохоор манай аав ээжээ өөрсдөө юм зарцдаг нэмээд юм усахгүй. Тэгээд тэр тал дээр бол айгүй ойрхон. Гэхдээ би өөрөө бол тэр тал дээр сонирхдагсэн. Яг тоглоомоо тоглоод яддаг. Ямар ч нэг ямар хоо процесс гэдэг очиж бараа авдаг тийм нэг юм бол эднэлтэй. Тэгээд сонирхгүй яг түрүү жилээс таны одоо бичлэгүүдийг үзэж эхлээд тэгээд би ч бүр e-commerce гэдэг үгийг ч мэдхгүй, dropshipping гэдэг үгийг ч мэдхгүй юу гэдэг хэлхэл сонсчод юу болоод байна гэж биччихээд e-commerce гэсэн зүгээр л интернетээр мөнгө олох юм байна гэж. Тэгээд лаах гэж түрүүжил таны бичлэгийг үзэж эхэлж. Тэрнээс өмнө бол бүр ямар ч тийм ойлголт байхгүй. Зүгээр л нэг одоо онлайн шоп одоо ажиллаж үзчихсэн байвал. Онлайн шоп ажиллаж үзчихсэн гэхээр одоо өөрөө зүгээр өмнө нь одоо юм яаж үзчихсэн гэсэн үг байхгүй шүү дээ. Тийм манай аав ээж ч бас нэг юмнууд зарчаад тэрийн зүгээр онлайн дээр тавиал өөрөө тэгэл бараагийн зарч үзчихсэн. Нотны чи хэдэн сарын үед ер нь чи над дээр илдээ. Энд дээр болохоор би зуны өмнө нэг 5-6 сарын үед болцчихсан хаа. Би ер нь тоглохоо байл тэнтэй ажиллая таслая гэдэг. Тийм тэр чинь ихтэй 6-7 сард ч үлээд нэг уулзчаа. Тэгээ байж байгаад хоёулаа яг хамт суугаад ажиллаж эхэлсэн гэдэг нь баг 10 сараас л юу лээ. 10 сараас. Тийм 10 сараас. Тэгээд ерөнхийдөө за ингээд эхлээд явсан. За ер нь яагаад ер нь e-commerce хийж эхлэе гэж ер нь анх толгой дотор бодлоо ирв. Ер нь нэг тийм чадчих юм шиг ч юм. Одоо скол нөө аав ээж юм зардаг болохоор юм зарж үзчих болох юм байна. Тэгээд таныг харангууд ингээд бичлэгийн үлсэнгүүд ингээд гадагшаагаас ингээд юм зардаг. Нөгөө гой боломжтой юм гэдэг юм байна. Тэгэж л аахсан. Тэрнээс шиг за энэгээр алимаалыг гэж хэлсэн бол ер нь юу вэ гэдэг яа гэж. Тэгэл орсон чинь бүр аюу сурхантай шал бодчихсон өөр хэсэг. Тэгээд сургалтанд сурсны дараагаас бүр аюу ойлгож эхэлсэн л дээ. Стадны юмнууд. Харин тий одоо ингээд би бас ингээд хүмүүсийн ажиллаад байхад e-commerce гэдэг одоо тэгэхээр зүгээр ингээд нэг онлайнаар юм зарна гэж бас ингээд зарим хүмүүс их бодоод байдаг юм шиг байгаа. Яг хоо ерөнхий утгаараа бол мөн гэхдээ яг ингээд эхлүүлээ тэрийг нь ороод ингээд үзээд ингээд явхаар бүр шал өөр юм байдаг юм байна гэдгийг бол хүмүүс ингээд сургалт маргалт аваад тий ер нь энэ бизнесээ хийж үзээд алдаж оноод ингэсний дараа бас ингээд мэддэг юм байлээ. Эхлээд бол айгүй тийм өнгөцгөн ойлголттой ингэж энэ бизнесийг ер нь харддаг юм шиг байна. Тэгээ сүүл рүүгээ ерөнхийдөө нэлээд юм ойлгоод ухаад ингэснийхаа дараа за энэ бол ер нь бас ийм чтэй бизнес байсан юм байна гэж ер нь бол хараад байдаг юм шиг байлээ. За тэгэхээр одоо чи за өмнө нь болохоор ингээ ганц нэг юмнууд өөрөө ингэж яасан гэж юм тэрнтэйгээ нийлээд ер нь хідэн бүтээгдэхүүн тест үзсэн байгуулаа одоогоор. Яг сургалтанд сурснаас хойш нэг л бүтээгдэхүүн үзсэн. Өмнө нь тэр чинь айгүй зөндөө олон баруунууд зарж үзэж байгаа л да янз бүрийн 30-40 за төрлийн баруунууд 30 бүтээгдэхүүн ер нь бол тест үзсэн гэсэн үг байх гэдэг шүү дээ. Тийм. Тест хэн цаашаа ер нь зүгээр тэгэл зараа игээл заавал. Тэдний хэрэг ойлгоо явсан бүр байх. Одоо бүр амжилтгүй гэх юм чинь ер нь нэгээс хөөрхөн задаал ганц ярансаар гэл нэг жоохон монголол. Тий ямар ч байсан мэдээж хэрэг контент хийгээл те одоо бүсэлж мөслөл ингэж байгаа юм чинь тодорхой хэмжээнд тэгээд гайг зарагдана л та те. Ер нь бол яг хоо гайг байсан. Тэр үед бас яг хоо тэр чинь бас нэлээд өмнө шүү дээ 2-3 жилийн өмнөөс
Тэр үе чинь бас одоотой харьцуулахад одоо энэ адмад рекламны хувьд бол яг мяал эсэлтэй. Ер нь их онлайн шопч зүгээр шууд хятад бичлэгээ авсаад тэгэл дээр нь баг монголоор юм бичих үгүй юу тэгээ шууд тавиал зарч тэгээс одоо ч юм бас нэлээ нэг үе шал андуулсан. За тэгвэл одоо сургалтанд яг одоо энэ community руу орж ирээ сургалтанд ягаа чи одоо надтай ирээд хамт ингээд ажиллаа суугаад ингээд явснаас хойш ч одоо хэдэн сар болчихж байгаа. Бараг 4-5 сар болчихсон юм уу? Бараг тийм биш үү? Тийм 4 сар бас 4 сар. Тий, авч арай болоогүй юм уу? 4 сар. Дэлгүүрээ яг нэгээд яг 3 сар болчих. 3 сар болж байгаа шүү дээ. Окей. За тэгээд энэ дэлгүүр нь одоо ямар шүү амжилттай явж байна? Одоо энэ бүтээгдэхүүн нь ямар шүү байна? Сүүлийн үеийн одоо борлуулалт тэмдэгтэр хэр байна? Нийт 3 сарын хугацааны борлуулалт тэмдэгтэр ямар шүү байна? Тэр талаас чи өөрөө ярьж болох хэмжээнд л хэлчихгүй юу? Ер нь энэ одоо эффициент маань нэлээд амжилттай явж байгаа гэж бодож байгаа. Миний бодлол 3 сарын борлуулалт бол 200 авсан. Тийм 200 сая авсан. Сүүлийн сард бас 100 мөр ер нь тэр авцаас Shopify дээр үзүүлдэг. Тийм ер нь бол нэлээд сайн одоо амжилттай явцсан байгаа тий. Тэгээд сонирхолтой гэх юм уу одоо юм нь болохоор Добугийн зарж байгаа бүтээгдэхүүн бол ер нь high ticket item гэдэг одоо төрөлдөө орно. За ойролцоогоор нэг 400 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн дээш доошоо хавцаа гэж хэлж болох байх тий. Тэр тиймэрхүү бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бас одоо ингээд зарим хүмүүс бол одоо бас ингээд яриад байдаг шүү дээ. High ticket item одоо нэг сайн зарагддаггүй гэдэг юм уу тий. Эсвэл одоо жоохон хялбар бүтээгдэхүүн сайн зарагддаг маргад гэдэг янз бүрийн ярьдаг. Тэр бас нөгөө нэг юм сонирхолтой гэж хэлж байгаа нь бас нэг юм кейс байгаа учраас одоо юм high ticket item бас зарагдаж болдго юм аа гэдгийг одоо бас ингээд видео үзэж байгаа тийм хүмүүстэй бас ингээд сонирхуулах үүднээс нь ингээд хэлээд байгаа. За тэгээд бүтээгдэхүүн судалгаа ер нь хэр хийсэн, ер нь бүтээгдэхүүн судалгаанд бол яаж ажилласан, эртлаараа бүтээгдэхүүн судалгаан дээр тэгэл яг л одоо нэг сургалтын дээр байгаа аргуудыг ашигласан. Тэгэл аюул олон бүтээгдэхүүн хайсан, харсан. Тэгээд ерөөсөө аль нь ч одоо зарддгийг мэдэхгүй байсан. Тэгээд дээрээс нь айгаад байсан. Янз бүрийн юм асан л та. Одоо таны хажууд байсан мөртлөө ингээл эхлэхгүй байгааз тэгэл одоо сургалтнаас ихний хүмүүс брэнд үүсгэж амжилттай явж хараад уран зориг. Тэгээд таас гоё бүтээгдэхүүн саналгаа тэгэл зориглол юм бүтээгдэхүүн хийсэн. Тэгээ ерөнхийдөө одоо хоёулаа ч одоо хамт ингээ яг офсоогоо баг сар болсон. Тэгээ чи миний хажууд ингээд ер нь сар байгааз хамт ингээд сураад ажиллаад ингээд миний одоо офисын бүх ажил юмнуудад туслаад ингээд яваад идэг. Юмаа хийгээч эхлэвч гэхээр чи болохоор ер нь жоох ингээд айгаад байсан. Ер нь бол за наад дэвтгүн чинь зарагдахгүй яах вэ? За энэ хотлаа юм биш үү? Тэр юм биш үү гэл. Тэгээ ерөнхийдөө бараг сарын хугацаанд нэлээд эргэлзээд уг нь бол янз бүрийн бүтээгдэхүүнүүд ер нь дунд нь орж ирээд санаанууд орж ирээлсэн боловч айгаад ингээд ахаар нь би ерөнхийдөө нэг жоохон одоо юу гэдэг зориг өгөхүүднээс гэх юм уу чиглүүлэхүүднээс гэх юм уу за зүгээр наатахаа хийчихээ наад чинь бол явнаа гэд чамд ерөнхийдөө энэ одоо яг одоо явуулж байгаа бүтээгдэхүүний санааг хэлээд тэгээд илүү дотоо одоо бодох юм байхгүй зүгээр шууд наатахаа хий гэж хэлээд ерөнхийдөө тэгээ ихэлсэн тэгээ ямар ч байсан тэгээд ихэлсэн ч ер нь тэгээ боссон одоо тэгээд нэлээд амжилттай ер нь явж байгаа. За тэгээд өмнө нь болохоор одоо жишээлбэл ингээд ганцаараа одоо ингээд одоо ганц нэг юмнууд бүтээгдэхүүнүүд зарж үзээл одоо сая хэлж штэ 2 жилийн өмнө гэдэг юм уу тий ингээд нэг бүтээгдэхүүн яжсэн. За одоо ингээд нэг юм ментортэй гэх үү чиглүүлж өгж байгаа хүнтэй гэх үү тий ингээд хамт ингээд явахаар ер нь ямар одоо өөрчлөлт байдгийн байна тий тэр талаас одоо хуваалцаж одоо жишээлбэл одоо юу гэдгийг хүмүүс ингээд гадуур ингээд би ганцаараа одоо бол ер нь хийгээл болчих штэ чадчих штэ гэж байгаа хүмүүс зөндөө байгаа. За мэдээж хэрэг чадж байгаа хүмүүс ч гэсэн байгаа байх. Гэхдээ ер нь зөвхөн менторстэй байсан те ийм одоо чиглүүлж өгж байгаа хүнтэй байснаар ер нь ямар даваа тал үүсдэг юм байна. Тэр талаар ер нь юу гэж бодож байна? Амар даваа тал үүссэн л дээ. Одоо гол нь айгүй их юм мэдлэгтэй болох хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэгээд e-com хийх чинь зөвхөн одоо бараагаа авчраад зархаас гадна зөндөө олон одоо чадварууд хэрэгтэй болчиход наазах нь
одоо яаж харцах уу, эсвэл зөв яаж зураг хийх үү, яаж поструудаа хийх үү, айдаа хийх үү, бүхэл юм дээр бүхэл юм хийн гэсэн. Тэгээд тэр нь бол ингээд одоо таны яаж ажиллаж байгааг харж байгаа. Тэгээд та өөрөө ингээд ер нь өдөр бол ингээд суралцдаг хүн шүү дээ. Тэнгүүт ч тэндээс ч бас яг юу суралцж байна, яаж хичээж байна тэр гэдэг юмнуудыг харж байгаа. Тэгээд хамтдаа тэр суралцж байгаа юм тийм суралцсан явгууд илүү амралт чанал даа. Тэнгүүт ганцаараа байгаа хүн ч юм болохоор сургалтаа аваад хангалттай хийчих вэ. Гэхдээ ер нь үе байгаа. Тэгээд бороо юмас сураад иж магадгүй эсвэл тийм янз бүрийн л одоо юмнууд гарч ирэх л болтой. Тэнгүүт хамтдаа байсаар илүү зам төвчлээ ер нь зөв замаараа гэс бол одоо ч зөндөл сурах юмнууд байна л да суралцаал хийчихдэг юм тийм. Тэгээ одоо яг би ч гэсэн яг тэгж л ер нь боддог. Ер нь ганцаараа яг явж болно мэдээж ирэг. Гэхдээ ингээд хамтрагчтай байгаа баг бүрдүүлээд тий ингээд одоо баг яг өөрийнх нь одоо юу гэдэг мэдэхгүй байгаа юмыг нөгөө хүн мэдчихийдэг. Тэр хүний мэдэхгүй байгаа юмыг чи мэдчихийдэг гэдэг ч юм ингээд 2-3-аа нийлээд ингээд явах юм бол илүү одоо гоё юм бүртэн амжилттай явах юм боломжтой байдгийн болов уу гэж одоо бас хараад идэг. Тэгээ тийм ч болохоор би бас ингээд одоо community үүсгэсэн нь зөв юм байна. Энэ бол одоо хамгийн хурдан сайжрах одоо дээрээс нь сурах тэгээд амжилттай явах юм боломжтой хувилбарнууд community юм байна гэж бодоод ерөнхийдөө ингээд анх энэ community гэдэг санаа гаргаж ирж ингэж одоо хийгээд ихээд ингээд одоо чинь бас 5 сар community үсээ 5 сар баг үлдсэн юм уу? Ингээ яваад байна. За тэгээд high ticket item гэдгийгсэн. Одоо тэгээд сарын одоо сүүлийн сарын жишээл борлуулалт бараг 100 хүрсэн гэдэг чинь тий. Анхны хөрөнгө оруулалт чинь одоо хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бэ тий. За тэрийг одоо нөхцөн үү. За тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө cash flow гэж явдаг тий. Энэ асуудлууд дээр өндрөг бэрхшээд гарч ирж гин үү? Энэ асуудлаа яаж шийдсэн? Хөрөнгө оруулалтаа нөхсөн үү? Ер нь бүхэл юм дээр яг асуудлууд гарч ирэл явсан. Яг цааш нь авахад ажиллах. Анхны хөрөнгө оруулалт гэх юм бол 25 сая төгрөгөөс яг л манай бараа маань өөрөө аюу цаан сонстойч юм байна. Тэрийг бол хөгцсөн тэгээд одоо ер нь ашиглуугаа авчихсан. Одоо бас яг санхүүн дээр бас зөвхөн тооцоомоос хийж чаддаг байна. Одоо Shopify дээр ингэж харагдаж байгаа мөрчлөө гаштай ингээ тэр хэмжээний мөнгөний цуглараагүй байдаг ч юм уу өнөөдөр. Эндэл одоо юм гарч ирж байгаа. Гэтэ ямар ч сан хангалттай анхны зардлаа нөхөд ашгаа гаргаад тэгээд дундаас хүмүүсээс мөнгө зээлсэн яг нэг бараа манд тасрахад байдаг. Тэгээд тэр зээлсэн мөнгөөс буцааж өгч мөгөөд ер нь гоё л явж байна. Харин тий одоо нөгөө нэг фитнес явахаар нөгөө би жимд яваад би болраад тэрийг нөгөө гоогоо яа гэж одоо хэлдэг шиг тий. Одоо ингэ e-com хийж байгаа тэгээд тэр нь нэлээд амжилттай явж байгаа хүмүүс одоо тохиолддог бас нэг гоогоо яа бол энэ бараа тасрах одоо юу байгаад идэг. Тэгээ эн чинь бол уг нь бол тий гоё одоо өвдөлт байгаад идэг. Гэхдээ бас энийг одоо ингэ бараа тасмааргүй байгаад идэг. Тасахгүй байж иж нөгөө моментум алдахгүй илүү одоо ингээд борлуулалт нь өшөө цаашаа ингээд явах ийм нөхцөл бүрддэг. Тэгээд тэрийг нөгөө нэг зөв менеж анхнаас нь зөв менеж хийж чадахгүйгээсээ болоод ингээд бараанууд ингээд маш их тасардаг ийм асуудлууд үүсэж байдаг. Тэгээд тэрийг одоо хүмүүс одоо шийдэж байгаа. Өмнөх одоо нөгөө юм дээр подкастн дээр ярьсан 3 залуу байгаа шүү дээ. Нөгөө Ирхэсгийн Сүхбэ Цэлмэг тэр 3 болохоор бас нөгөө машина зарж иж одоо ингээд барааныхаа үлдэгдлийг стокийг одоо сайн болгож ингэж яасан гэдэг хэлжсэн. Тэрнтэй адилхан тест болохоор ингээд хүнээс мөнгө зээлж агаад тэгээд нөгөө стокоо илүү сайжруулад ингэсэн гэж хэлж байна. Яг энийг бас ингээд ихэнх одоо эхэлж байгаа e-com эхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө яг энэ дээр бас айгүй их хөдөлтэй алдах гад байдаг. Ер нь ингээд нэг сайн ингээд бүтэн ингээд нэг эргээд те нэлээд одоо бараа татаа авалтаа ингээд сайн болоод ингээд явчих юм бол за ерөнхийдөө гайгүй болчдөг. Тэгэхгүйгээр ингээд баг багаар ингээд эргээд тэгээд өөрөө тэр нөгөө нэг орлогоосоо хувьдаа ингээд зарцуулаад ингээд бизнес руугаа буцаагаад хийхгүй хувьдаа зарцуулаад ингээд яваад ахаар ерөнхийдөө бизнес томорчлохгүй ингээд яг нэг хэмжээнд ингээд цаал ингээд байгаад идэг. Тэгэхээр ямар ч ч одоогийн байдлаар бол ерөнхийдөө бүх оруулсан мөнгөө бол ингээд нөхөөд гаргаж аваад ерөнхийдөө ашиг руу орсон байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энэ юун дээрээ брэнд дээрээ ер нь дэлгүүн дээрээ ер нь цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна? Ер нь энэгээ цааш нь хөгжүүлээд явах юм уу? Эсвэл одоо дараагийнхаа
дэлгүүр дараагийнхаа брендийг одоо үүсгэх юм уу? Энэ дээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Ер нь яг энийг аль эхний чинд хөгжүүлж яваад манайх яг эхлээд нэг бүтээгдэхүүн авчраад тэрийг шинжилж дараагийн загвар авчирсан л та. Одоо тэгээд ер нь өөр төрлийн бүтээгдэхүүнүүд оруулж ирэх сонирхолтой байгаа. Тэгээ явандаа л яхаа өөр бас гоё брэнд төрлийн ниш рүү орох сонирхолтой. Тэгээ одоондоо яг ачааллаа бас дийлэхгүй байгаа юм. Ер нь ингээл бангийн уцаар ирэл яг full time хийхгүй бол бүр аюу читаа. Сарай яг энэ пастагийн хүмүүстэйгээ чатлан тэр бүгдийг өөрөө хийж байгаа болохоор. Гэхдээ яг ер нь нэг жигдрээд ирчихэд бол ер нь сагцсан гайгүй ер нь болчдөг. Нэг хүн бол за яг ачаалтаас хамаарат зарим хүн бол 4 дэлгүүр мэлгүүрийг ч хүртэл ганцаар хариуцаад явчихдаг хүн байдаг. За 2-3 дэлгүүрийг хариуцаад явдаг хүн байдаг. Тэгэхээр яг ачаалтаас хамаарна л да. Мэдээж яриг сарын одоо 100 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа гэдэг чинь бол цаанаа нэг ачаалттай л байгаа байх. Ачаалтаа одоо нэлээд гайгүй болгоод тэгээд бусад өөр хүмүүсээр одоо хийж болохоор ажлуудаа өөр хүмүүс рүү шилжүүлж өгөөд ингэснийхээ дараа тийм магадгүй өөр одоо брэнд үүсгээд явхад бол болохгүй байхаа гэж бодож байна. За ерөнхийдөө хоёулагийн юу бол одоо ийм одоо юу гэдгийг те амар тийм норшуу ярих шаардлагагүй байх. Тэгээд ерөнхийдөө чамд өөр хэлж ярих юмнууд юу байна? Одоо те энэ шинээр одоо e-commerce хийж эхэлж байгаа, сонирхож байгаа, эсвэл орох байх уу, энэ нэг хүү байх уу гэж байгаа хүмүүс гэдэг юм уу тийм тэр хүмүүсүүдэд хандаж юу гэж хэлмээр байна. За өөр чамд одоо хэлмээр байсан эсвэл дутуу миний хатгаагүй юм уу байх юм уу тийм байвал юу юм бэ? Ер нь ярмаар юм зөндөл юм шүү дээ. Одоо тэгэл e-com ч яг гаднаасаа одоо нөгөө хүний өнцгөөс харахад бол аюу амархан юм хийгээд байгаа юм шиг харагддаг юм байна. Одоо ингээл өсөн цагтаа кофе шоп ажиллая гэж энэ төрөйгөл яг үндэ цаанаа бол аюу ачаалтай ер нь ажил юм байлээ. Тэрийг бас хүмүүс ягараа яг үнээр амжилттай явах юмар мэдээж яг сэтгэл зүрхээ зориулж ажиллах амжилттай байна. Яг ажлын хажуугаар хийх боломжтой ч гэсэн. Тэгэхээр ер нь яг тэрийг ойлгосон. Тэгээд дээрэс нь одоо community байгаа хичээлүүд олон төрлийн мэдлэг агуулсан бүх юмыг ингээд заагаад өгсөн детальны ингээд мэдлэгүүд байгаа. Тэгэхээр энэ community-д орсноор нэлээд их юм сурч авах шүү гэж хэлнэ. Тэр бол өмнө нь community-д яхад яаж бараагаа зөвхөн яаж boost хийх тэр бизнес сүйднүүд гэдэг нэрийн ачлан юу юм ингээл бүр юу ч мэдэхгүйсэн. Тэгэл аваад бүгдийг сурсан. Айгүй ойлгомжтой байсан. Дээрээс нь community-д өөрсдөө адилхан хөгжиж суралцсан шиг гэдэг юм хүмүүстэй олцсон. Найзч байгаа бол одоо яг ийм e-com одоо ийм community-аас яг яриад идэх шүү дээ. Энэ жоо маазрал өнгөрчдөг. Яг community-ийн одоо хүмүүстэй олцсон гот яг юм гоё хэрэгтэй ч юм уу одоо ярих боломжтой болчиход байна л яг тийм e-com ажлын хатлаар гоё. Тийм байгаа. За дээрээс нь ер нь одоо юу гэдэг чиний энэ гаргасан одоо амжилт те энэ сарын одоо жишээлбэл 100 сая төгрөгийн борлуулалт хийж чинь 3 сарын дотор 200 гаруй сая төгрөгийн борлуулалт гэдэг бол ерөөсөө чамлахаар амжилт биш. Энэ бол чамлахааргүй одоо амжилт биш те. Энэ чинь бол маш том амжилт. Тэгээд дөнгөж ихлээд одоо ингээ 3 сар болж байна. Тэгэхээр чин эхний нэг сардаа л одоо баг 50 сая чүэд юм уу те 40-50 сая. Тэгэл дараагийн 2 дугаар сараас 60-70 сая. За дараагийнхаас нь ингээд 100 сая төгрөгийн борлуулалт ингээ хийгээд маш хурдтай ингээ явж байгаа гэдэг нь наа чинь маш том амжилт одоо гаргасан байна гэж бол би одоо төвдө харж байгаа. За нэгт хоёрт болохоор энэ ганцхан одоо юу гэдэг юм те энэ чинь би ингээ заагаад одоо чи яаж байгаа юм ерөөсөө бай биш. Одоо юу хоёр талын одоо юу хүчин чармайлт ингээ нийлж чинь гоё амжилт гарч байгаа. Чи өөрөө ингээ маш хурдан бас ингээ сайн суралцдаг. Өөрөө нөгөө одоо мэргэжлийн одоо юм тамирчин хүн байсан, e-спортын тамирчин хүн байсан. Энд чинь нөгөө нэг юмыг яаж хурдан сурах уу гэдгээ одоо бас мэддэг болцсон. Яаж сурах уу гэдгээ өөрөө мэддэг. Сууд сурцсан, тэ компьютерийн ард ингээ удаан хугацаагаар суугаад ажиллаад ингээ сурцсан. Тэгээ юмыг ингээ figure out хийгээд юмны арга ивийг нь олоод яаж энийг одоо эвтэйхэн яах уу гэдэг гит мэтлэнгээр ингээ чамд өөртөө маш олон тэр нөгөө үндсэн одоо тэр скил сэтгүүлч чамд бол байсан. Тэгээ дээрэс нь бас айгүй сайн одоо тийм дизайны одоо мэдрэмжтэй санагдсан. Ер нь бол дизайны
айгүй одоо мөнгөний юмыг тааруулах, өсгөний фонт, одоо жишээлбэл видео эдит хийж мэхэд хүртэл ямар хөгжим, ямар шуум юм тавих уу, яах вэ гэх мэтчлэнгээр ингээд өөрөө ингээд айгүй сайн мундаг байсан болохоор одоо ер нь бол ингэж ийм амжилт гарсан гэж бол одоо дүгнж байгаа. За тэрнээс биш би одоо энэ чинээс янгын юм яриад тэгээ чамаас ямар ч effort гарахгүй тэгээ юу ч хийхгүй байх юм бол энэ одоо амжилт юм бол угаасаа гарахгүй. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр ингээд хоёр талын энэ юу нийлж иж ингэ гоё одоо юу амжилт гарч байгаа гэж бол би одоо дүгнж байгаа. Цаашдаа бол одоо би бол добуутай ер нь одоо ингээд маш урт хугацаанд ер нь одоо ингээд баг хамт болоод ингээд ажиллаад явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо бид хоёр бол зөндөл юм ярьсан байгаа. Одоо бол ингээд Монголын зах зээл дээр бол за яг ихний хэлжин дахин дөө чи одоо нэг Монголын зах зээл дээр ямар ч байсан нэг e-com хийгээд үзчихээ гэж бүрэлдэхүүнтэй болцгоо. За өөрийнхөө одоо амьдрал гэр бүлдээ ингээд нэг зарцуулчихаар хөөрхөн ингээд нэг cash flowтэй болоод өөрийнхөө санхүүгийн асуудлыг ингээд ямар ч шийдчих. За тэгээд гадны зах зээл дээр одоо ингээд одоо юу гэдэг олон улсын зах зээл рүү e-com-ыг хамтдаа хийгээд юмнаа гэдэг юм яриад ингэ явж байгаа. За ер нь тэгээд нэг иймэрхүү одоо юу түүх одоо та бүхэнтэйгээ хуваацъя гэдэг бодсон юм аа. Энэ дээр болохоор яг хөө take away гэх юм бол тус одоо видео үзэж байгаа хүмүүс сонсож байгаа хүндээс юу хаалгаж авах вэ? Нэгт e-com гэдэг бол гаднаас нь харахад бол ингээд амархан юм шиг боловч за яг дотор нь ороод ингээд үзэх юм бол нэлээд бас хөвгтэй бизнес бас байдаг гэдгийг ойлгож байгаа. Хоёр дахь юм бол ганцхан нэг талаас нь ингээд хүчин чармайлт яваад байдаг. Нөгөө талаас нь хүчин чармайлт байхгүй бол энэ бол явах боломжгүй одоо бизнес ээ. За гурав дахь юм бол нөгөө high ticket item гэдэг юу бол ийм одоо бас өндөр борлуулалт хийх боломжтой байдаг гэдгийг бас энэ дээр бас ингээд харуулмаар байсан учраас ингээд бүгд оролцооч гэдэг үрсэн юм аа. За тэгээд чамд өөр хэлэх юм байхгүй бол одоо хоёулаа тэгээд яриага өндөрлөе. Ер нь амар их юм сурах шаардлагатай одоо. Сэний дизайн одоо ядаж Canva яаж алтайгаа шилжүүлэх энэ төр гэж юм суртан гочлоо. Айгүй олон цагийн юм үзэх шаардлагатай, хийх шаардлагатай. Тэр шиг маш олон скиллүүд болчиход байгаа. Сурах юм тасгал. Тийм ер нь бол маш сонирхолтой бизнес. Би бол одоо e-commerce-аас өөр одоо ийм сонирхолтой одоо бизнес бол одоо хоорондоо олж илрээгүй эсрүүлээгүй байгаад байгаа. Тийм болохоор энэ бизнесийг хийгээ яваад байдаг. За тэгээд цаг гаргаж гоё call хийсэнд маш баярлалаа. За тэгээд чи нөгөө нэг одоо юуныхаа тэр сүүлийн сарын ч гэдэм үү тэр dashboard Shopify-ийн dashboard-ыг скриншотыг явуулчаарай. Тэгээд би энэ одоо үзэж байгаа хүмүүстээ бас доотлол нэг гаргачих. Цаг гаргаж орсонд маш их баярлалаа. За тэгээд сайн яваад ирээрээ. Баярлалаа. За баярлалаа.